За 3 сарын 24-ний өдөр дэлхийн сүрээтэй тэмцэх өдөр болж өнгөрсөн байгаа. Энэ өдөртэй холбогдуулаад Чингэлтэй дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвийн нийгмийн ажилтнууд нэгэн сайхан үйл ажиллагаас наачилсан байсан л да. Энэ нь бөмбөр худалдааны төв болон хүчит шонгор худалдааны төв дээр ажиллаж байгаа, өршөж байгаа иргэдийг явуулын үзлэг онцлогоогоор оншилж, эмчилж зөвлөгөө өгч тусалсан байгаа. Тэгэд сүрийн өвчнийг бол хүмүүс идэгдэггүй гэж ойлгох гээд байдаг шүү дээ. Гэтэл эрт онцлог илрүүлэх юм бол идэгдэг өвчин юм шүү гэдэг зүйлийг бас энэ эмчнэр маань нийгмийн ажилтнууд маань хэлийг өгсөн юм байлээ. Тэгээ эндээс бас урагшсан сурчлага өгье. Иргэд хэтэрхий завгүй хинэггүй байдлаасаа болж өвчнөө даймжруулдаг. Тиймээс сүрийн өвчний талаар үнэн зөв мэдээлэл өгөх болон урьдчилан сэргийлэх үзлэг явуулах зорилгоор Чингэлтэй дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвүүд дүүргийнхээ томоохон худалдааны завхууд дээр сүрээгүй ирээдүйн төлөө хамтдаа өдрөлгийг зохион байгуулжээ. Энэ үзлэг маань цэрний шинжилгээ аваад мөн цээжний дурангийн зураг авж байгаа. Тэгээд мөн энэ маань сүрээгийн өвчтөл байна уу ингээд дэлгэрүүлдэг бас хийж байгаараа давуу талтай байгаа. Эдгээр гол зорилго маань юу гэхээр яг сүрээ өвчнөс хэрхэн өршин сэргийлэх вэ? Иргэдийн мэдгүй байгаа тий. Тэр сүрээ идэгдэг өвчнүүдийг мэдгүй байгаа зүйлийг сайн цэцлэгчд маань, эрүүл нийгмийн ажлууд маань гол зорилго нь ингээд сүрээ идэгдэг өвчин гэдэг өршин сэргийлтийг гол нь хийж байгаараа гол ач холбогдолтой байгаа л да. Энэ юу эрүүл мэндийн сайн санааны туслагч гэдэг хантазыг одоо дэлхийн зөнгийн олон улсын байгууллагын хийж өгч биднэрт ингэж хэрэгжүүлж эхэлсэн 2007 оноос эхэлсэн. Би 2007 онд 30 хүн анх бэлтгэгт нь орж суралцаад одоо ингээд 10 жилдээ ингээд сайн санаагаараа л хүмүүсийн одоо эрүүл мэндийн нийгмийн ажилтнуудын удирдлаганд ор сайн санаахаа үднээс л энэ ажлыг хийж явна. Эрүүл мэндийн үйлчилгээ яг ингээд нөгөө ойртоод ирж штэ тий явуулын ийм машинаар энэ талаар зүрсгэлээ. Сайн л штэ тэр бол ажилтан улсад очиж үзүүлж чаддгүй штэ. Тэр бол харин сайн л байна гэж бодож байна. Сүрийн өвчин амьсгалын замаар халдварладаг тул хинч халдвар авах боломжтой. Хэрвээ танд 2-7 хоног ба түүнээс дээш хугацаагаар ханиалгах зөөр илэрвэл яралтай эмнэлэгт хандаарай. Лайт Ньюс мэдээллээ.